Би ч одоо яг бодит кейс баримтууд нь хараагүй байна. Зөвхөн хэвлэлээр явж байгаа мэдээгээр харахаар дүрс үе зургийг нь одоо зөвшөөрлөг ашигласан гэдгээр саний редакцийг 20 сая төгрөгөөр тоогсон гэдэг нэг юм тохиолдол гарсан байна гэж ойлгосон. Ер нь бол ерөнхий хуулиараа бол иргэний дүрсийг, зургийг тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрлөгөөр олон нийтэд түгээх бол зөрчил байгаа. Гэхдээ дахиад үндсэн хуулийн суурь зарчмаар бол юу байгаа вэ гэхээр төрийн алба, нийтийн алба, тухайн бол татвар төлөгчдийн мөнгөөр төрийн эрх мэдлийн ямар нэг их сурвалж дээр оршин тогтнож байгаа хэн нэгэн одоо өөрийнхөө иргэний эрхийг хязгаарлуулах ёстой байдаг. Олон нийт тэр дундаа сонгогчд болон татвар төлөгчид иргэд нийтийн албан тушаалттай холбоотой асуудал байгаа бол олон нийтийн хилцүүлэг өрнүүлэх, тухайн өмнө шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ эрхийнхээ өөрөнд зураг дүрсийг ашиглах тэр битгээл одоо зураг дүрс дээр нь одоо шоглож ямар нэгэн өөр одоо урлагийн гэдэг юм уу одоо сэтгэмжтэйгээр ажиллаж үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлэл бас байгаа шүү дээ. Тэгээд төрөмжт компани эрхээ албан тушаалтан гэж яах шиг байлаа. Хэрвээ төрөмжт компани эрхээ албан тушаалтан бол жоо хүлээцтэй байх хэрэгтэй. Эрхний эрхээ бий хязгаарлуулж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй байсан баг. За энэ хүрээнд нь Хүн эрхийн үндэсний комисс болон цагдаагийн байгууллага бас ерөнхийдөө үндсэн хуулийн дэг журам болон үндсэн хуулийн суурь зарчмуудаа бас ингээд анзаарах хэрэгтэй байсан баг. Нийтийн албан тушаалт ингээд англи дотор орж байгаа бол энэ хүн өөрөө ийм шүүмжлэл, ийм хилцүүл юм бай болно гэдгийг бас ойлгох хэрэгтэй байсан баг. Тэгээд энд бол бас хууль хэрэглээний болон арчилсан улсад байдаг соёлын асуудал бас учир дутагдaltaй байх шиг байна.